сайн бацхан өнөөдөр SAT математикийн linesтэй холбоотой бодлогод бодно. За тэгэхээр энэ дээр хоёр том юм байдаг. Нэг нь slope formula. Тэгэхээр y1 minus y2 over x1 minus x2. Энэ дээр нь хоёр координат 2 8 5 9 гэдэг ийм хоёр координатын slope-ийн gradient-ийг олмоор байвал энийг ашигладаг. За тэгээд дараа нь perpendicular slope гэдэг нэг формула байдаг. Тэгэхээр энэ график дээр дээшээ явж байгаа нэг line байдаг гэж бодъё. Тэгээд perpendicular гэхээр энэний дахиад нэг дээрж байгаа шугам, гэхдээ энэ нь нөгөө шугамтай 90 градус. За тэгэхээр энэний эхний шугамны gradient нь 2 m нь 2 гэж бодъё. Тэгэхээр нөгөөх нь яаж болох вэ? Тэгэхээр энд нэг том яадаг. За тэгэхээр 2-ыг үржих нь нэг юм нь заавал хасах нэгтэй байдаг. За тэгвэл x-ийн хувьд бодоход энэ хасах 2-1. Тэгэхээр энэ бол хасах 2-1-тэй gradient-тэй шугам гэсэн үг. За тэгэхээр жинхэнэ problem руу гаръя. Okay. In the figure above, the slope of the line through the two plotted points is 1/3. What is the value of n? За тэгэхээр саний дээр байгаа slope equation ашиглана. Тэгэхээр n minus 1 over 5 minus 1. Тэгэхээр n minus 1 equal to 6 гэсэн үг. За тэгээд энэ бол slope нь. Тэгэхдээ манай болгон дээр энэ slope нь 3-1-тэй тэнцүү гэсэн байна. Тэгэхээр шинээр энэ биччихье. 1 is equal to 6. Тэгэхээр одоо энэ дээр cross multiply хийгээд 3n хасах 3 6-тай тэнцүү. Тэгээд 3n 9-тэй тэнцүү. Тэгэхээр n 3 гэсэн. Тэгэхээр манай хариулт бол C. За, question 5. The equation of two lines in the xy plane are shown above where a and b are constants. If the two lines intersect at 2, x equals 2, y equals 8, what is the value of a? За тэгэхээр энэ дээр simultaneous equation бодох юм байна. Тэр эхлээд биччихье. ax plus b, y equals minus bx. За y нь 8, тэгэхээр y 8 equals, тэгээд x нь 2, тэгэхээр 2a plus b, 8 equals minus 2b. Тэгэхээр simultaneous юм чинь энийг 2-оор үржүүлнэ. Тэгэхээр энэ хоёр нь устдана. Тэгэхээр энийг 2-оор үржүүлэхээр 16 4a тэгээд 2b болчихно. Тэгээд энэ хоёрыг хоёуланд нь нэхээр энэ нь устдаад тэгээд энэ 24 4a-тай тэнцүү. Тэгээд a-гийн хувьд бодвол 27-аас 4-өөр хуваад a нь 6. Тэгэхээр манай хариулт бол C. За. Question 8. The line y equals minus 2x minus 2 is perpendicular to the line L. If these two lines have the same y-intercept, which of the following could be the equation of the line L? За тэгэхээр энэ хасах хоёр нэг хэрэггүй information. Тэгэхээр шууд нэг хурдан бодоход нэгээс хасах нэг нь хасах хоёроор divide хий. Тэгэхээр 1-2 гээд answer is D. Нөгөө perpendicular slope formula ашиглаад. За. Question 12. The equation of the two perpendicular lines in the xy plane are shown above, where a, b, c, d, and e are constants. If 0 is greater than a over b,
but less than 1, which of the following must be true? So тэгэхээр 0 is greater than, less than a over b equals 1. So тэгэхээр a over b нь зүгээр бас gradient. Тэгэхээр энэ дээр ямар ч хамаагүй тоо аваад ашиглахад энэ true байна. Тэгэхээр энэний хувьд 0.5-ыг авчээ. Тэгэхээр 1 over 2. Тэгээд энэ дээр two perpendicular lines. Тэгэхээр саяны томьёог ашиглана. Тэгэхээр хасах 1-ийг хуваах нь 2-1. Тэр нь хасах 2. Манай d over e value нь хасах 2-тэй тэнцүү гэдэг. Тийм баримжаатай бодно. За тэгэхээр d is less than mas хасах 1. That's true. Хасах 1 is greater than d minus e. Хасах 1 is less than d over e. Тэр нь буруу. 0 is less than d over e. That's wrong. Энэ бас буруу. Тэгэхээр манай хариулт бол A. Okay, thank you for watching. Bye.